Игэл жирийн одоо Малчин айлын хүү Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Баяр хүүгийн Батүлзийн маань энэ жил наадамчин олноо баясгаж Монгол улсын арслан хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн. За түүний аав Зэрэг сумын Малчин Баяр хүүгаатай үзэгч та бүхнийг уулзуулж байна. Тэгээд Монгол төрийн наадамд одоо сайхан хүү төрүүлж сайхан хүү Монгол төрийн наадамд бас одоо үзүүрлэж те ховдчуудыгаа Монгол улсынхаа нийт одоо ард түмнийг баярлуулсан ийм сайхан үйл явдал боллоо. Таны хувьд бас улсын баяр наадмыг одоо Улаанбаатар хотод очиж үзсэн гэж сонсож байсан. Тухайн үед хүүгээ хараад ер нь ямар сэтгэл төрж байсан бэ? Тэгэлгүй аав хүн үүднээс өстой их баяртай байсан. Тухайн үед би Улаанбаатар хотод очиж үзэж амжаагүй. Яг гэртээ зурагтныхаа урд суугаад баяр наадмаа хараад өнгөрөөсөн. Хөдөө байсан уу та? Хөдөө гэртээ. Хүүгийнхээ олон ч удаагийн барилдааныг одоо үзэж аав хүний хувьд маш одоо их бэлгшээлийг бодож бас хүүгийнхээ дээлний захыг мушгаад одоо дэмжиж суудаг хамгийн том дэмжигч нь байдаг байх гэж бодож байгаа. Энэ жилийн наадмын хувьд ер нь та хүүгээ одоо амжилттай сайхан барилдаж арслан цол хүртэнэ гэж ер нь бодож ирсэн үү? Тийм зүүн совин байсан уу? Хүүгийнхээ бэлтгэл сургуультыг барилдааных нь одоо арга барил ур чадварыг харахад танд ер нь ямар санагдчихсэн? Тэгэлгүй миний хувьд нь сүүлийн 2 жил бол энэ Монгол улсын дархан авраг Сүхбаатар давраг дээр очиж тэр их аюултай Монгол улсын дархан авраг зааж зөвснээ дагуу миний хүүгийн амжилт бол маш дээшилсэн. Тэр хүний зааж зөвсөн сургамжаар миний хүү тэрийнхээ наадамд сайхан барилдаж Монгол улсын арслан хэмээх эрхэм хүндтэй цол авсанд би баярлаж явдаг. Хүүгээ одоо анх ер нь бүх болно гэж та ер нь бодож ирсэн үү? Бүх болно гэж яхад нь ер нь дэмжиж ирсэн үү? Ер нь яаж хүлээж авч ирсэн? Тухайн үед анх бүхийн одоо спортоор хичээллэж эхэлж байхад Монголын ард түмний одоо ийм хайртай сайхан одоо арслан болно гэж ер нь төсөөлж ирсэн үү? Цаашид одоо бас аврагч болох байх гэсэн ийм итгэлийг бол Монголын ард түмэн бол бас тавьж байгаа. Тэгэлгүй би одоо хүүдээ бол зөндөө хитгэл найдар хүлээлгэж бүхийн сургуульд явуулж байсан. Тэгээ миний хүүд аав ээж нутаг усныхаа итгэлийг дааж одоо ингээд Монгол төмний хайртай бүх улсанд баяртай байдаг. Батүлзийн арслан дэмжсэн нийт одоо ховдчуудтай нийт монголчуудтай хандаж та бас мэдчилгээ дэвшүүлэхгүй юу? Ардын хэмсгэлийн 100 жилийн ховдчуудтай тэгээд дэлгэр зүүнийхээ сайхан дэмж одоо сайхан надараа гэж зүүн баруун талын засаг байрал дээр. За баярлалаа.